Арай минь өнөөдрийнхээ сөөлтөд нэвтрүүлгийг хэлэхэд бэлэн болоо. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид та бүхэндээ duty free-гийн талаар ойлголт болон мөн сонирхолтой мэдээллүүдийг бэлдсэн байгаа. Тийм дэлгүүрүүдийн талаар бас хаанахын duty free хамгийн хямдхан бэ гэж хэлсэн тийм. Сонирхолтой зүйлүүдийг бэлдсэн байгаа. За ер нь duty free-гийн талаар чи судлахаас өмнө хэр мэдээлэлтэй байв? Тэрнээс хойш ямар мэдээлэлтэй бол? За duty free-г бол татваргүй барааны дэлгүүр гэж мэддэг. Мэдээж бидний хамгийн сайн мэддгээр бол онгоцны буудлын дээр байдаг. Онгоцны буудлын дээр ер нь шууд татваргүйгээр авах боломжтой. Айгаа гой барааг шууд авах боломжтой гэдгийг бол мэдж байсан. Тэр миний хувьд бас хамгийн ихэнд онгоцны буудлын дээр л байдаг дэлгүүр гэж ойлгож байсан. Тэгсэн чинь явандаа судлаад бас үгүй байсан тийм. Үгүй байлаа. За Солонгосын хувьд бол нөгөө нэг гол айгүй их бас байдаг төвлөрсөн газар гэх юм бол нөгөө Сэжун хааны өшөөтэй Хвангамунд бас байгаад Самсун буудлын дээр бас нэлээд байдаг байгаа. Бас юунд Төндөөмөн Ёксон мөнөө гэдэг. Тэнд бас байдаг байгаа. За тэгэхээр дэлгүүрүүд рүү ороод яг duty free-гийн дэлгүүрүүдийг ч гэсэн та аварч юм авахаас гадна бусад дэлгүүрүүдэд ч гэсэн tax free авах боломжтой. Хоёул энэ ташрамд бас tax free товчхон бас танилцуулаад. За нэрээ. Tax free гэдэг маань болохоор ер нь tax гэдэг нь манайхаар бол одоо татвар гэсэн үг шүү дээ. Duty free татваргүй барааны дэлгүүр гэж яг монголчилж орчуулвал тийм болно. Тийм. Tax free-ний хувьд болохоор бид нар ямар нэгэн барааг авахдаа хэлэхгүй л гэдэг чинь бас үдгүй юм байлээ. Tax free өгөөч гэхээр заагаа хийж өгдөг. Тэр дунд яг тийм баримтыг авах бараа байдаг авч болдоггүй ч гэсэн баримт байд юм байлээ. Миний сонсноо ер нь бол юуны хүнсний бараанууд дээр бол tax free авах бол боломжгүй юм байлээ. Тэгээд бусад гоо сахны бараа ч юм уу эсвэл хувц мувц авахд бол tax free-г бол бүрэн авах боломжтой. Тэгэл яг ер нь Солонгост саяхнаас яг энэ tax free гэдэг энэ үйлчилгээг илүү төлхөө анхаарч аялал жуулчдын хувьд айгуу бас чухал сэдв шүү дээ. Эргээд орлого олохгүй байгаа хүмүүс учраас эндээс аваад явах одоо нэмэрчгийн татвараа эргүүлээд өөртөө энэ аваа явуучих нь айгуу нэрхтэй байгаа учраас за Солонгост юуг шинжилж хийсэн бэ гэхлээр сая ер нь яг албан ёсоор нийт газруудад хамгийн доод нь 8,000-аас дээшээ бараа бүтээгдэхүүнүүдтэй өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнүүд байгуулахад tax free зөвшөөрч байгаа. Тэгээд байгууллага болгоны нэг барааны үн цэнээс шалтгаалаад тэд хүртэлх хэмжээний бараанд гэсэн бас заалт байдаг. Жишээлх юм бол саяны Төндөөмөнд хэлсэн Lotte Fit-ийн гэсэн дэлгүүр дотор байдаг tax free-ний одоо баримт нь болохоор 8,000-аас эхлээд 299,000 хүртэлх бараанд tax free бид нар олгоно гэдэг аягүй томор бичсэн байсан. Тэгэхээр бас яг байгууллага болгоны нөгөө бараа бүтээгдэхүүнээс шалтгаалаад tax free-г бас авах боломжгүйг гараад ирэх байгаа. Тэгээ би сая нэг хэсэг бас хүмүүст орчуулгыг гадуур явлаа л та. Тэгсэн чинь тусдаа эхнэр нөхөр хоёр бараагаа бичүүлчихэж. Тэгсэн чинь сөүлд нь нөхөр нь би энийг буцаагаад хамтдаа ингээд эхнэртэй хамт хийлгэчихье гэсэн чинь та аль хэдийн энийг тооцоо хийдсэн баримт учраас энэ айгүй ажил болох гэдэг нь уучлаарай. Нэгдүгээр хоёрдугаар таны энэ бараа чинь 8,000-ад арай хүрэхгүй байна. Тэгвэл тэр тусад нь ингээл энүүгээр өгчөөжтэй гэдгсэн чинь таны бараа 8,000-ад хүрэхгүй бараа учраас танд олох боломж байна гэхээр айгүй олон хүлээгээд учраас за гэл дараа нь хамт тооцоогоо хий гэх мэтчлээ ингээд мэр зөөлөд гарч ирж байсан. Мөн юуны Home Plus ч юм уу M-Mart-д бас шууд tax free-г бас тэр үйлчлэгийг нэвтрүүлж гисэн. Home Plus-ийн хувьд бол бас тэдэн мянгаас дээш барааныч гэдэг юм уу тийм юм хийхэд бол шууд мөнгөнд буцааж олгож исэн. Tax free-г буцааж олгож исэн бас айгуу гоё юм байлаа шууд хүлээгдэж мүлээгдэхгүйгээр шууд бэлэнгээ буцаад өгчтэй тий. Тэр айгуу амар санагдсан. Тийм тэгэл яхаа тэгээд бас дэлгүүрүүд зарим нэг дэлгүүрүүдэд нэг лангуу шиг яг tax free олгох хэсэг гаргацсан байсан. Нэлээд том дэлгүүрүүдэд тэгэхээр заавал нөгөө энэ ч нисэх буудлын дээр очиж авдаг бас тэнд чинь олуулаа очиж байгаа учраас ойчралдаг ийм асуудал маш багассан байгаа. За тийм болохоор ч тэр дэлгүүрүүд дээр очиод өөрөөсөө шууд бараа худалдаж авснаа баримтаа барай явж байгаа шүү дээ. Шууд очиод tax free-г авахд бэлэн мөнгө буцааж аваад өөрсдийнхөө хэрэглээнд бэлэн мөнгө хэрэглээ явж байгаа жуулчдыг бас харсан. Тийм. Би бас өмнөх нэвтрүүлэг дээр хэлжсэн нэг юуны баримтуудаа би буруу аваад яг анханасаа шууд хэллэгүүгээр бүгд болдог гэж тийм ойлголттой явж байгаад авсан ч юм бас айгүй
буруу юм болсон. Бүгд л болдог гэсэн үгүй байсан. Үгүй байсан. Тэгээд бас тэрийг бас сайн шалгаад ажилтнанд нь сайн хэлээд авах хэрэгтэй юм байлээ. Тэгээ ялангуяа tax free юу, солонгос чинь зүгээр энгийн баримт авах эсвэл нөгөө нэг хөнгөн мянсууж ингэж бас тустай нэг манахаар нөт шиг тийм баримтыг бас цуглуулад байдаг. Тийм болохоор ер нь tax free-г тодорхойлоод хэлэх юм бол за солонгосоор жишээ солонгост төр оршин суухаар солонгост албан ёсоор одоо орлого олдоггүй тийм гадаад хүмүүст зориулсан үйлчилгээ байгаа. Нэмийн өртгийн татварыг бол иргэдэн төлөх ёстой. Энд орлого олж байгаа, бизнес эрхэлж байгаа ажиллаж байгаа хүмүүс маань заавал татвар төлөх ёстой заалттай. Харин төр оршин сууж байгаа буюу аялал жуулчлалаар ирсэн хүмүүс тийм татварыг төлөх шаардлагагүй гэж үзсэн учраас tax free гэдэг энэ зүйлийг гаргаж ирээд эргүүлээд энэ татварын хэмжээний одоо мөнгийг игээд олгож байгаа юм хөтөлбөр байгаамаа. За тэгэхээр tax free-ний хажуугаар duty free гэж нэлээд том цар хүрээтэй юм байгаа да. Тэгээ duty free маань болохоор бас айгу удаж байгаах бас айгу одоо бол нэг үе бодоход айгу хүмүүс хэрэлдэг болчихсон. Тэгээд бас энэтэй холбоотойгоор бас мэдээлэл төргий гэж бид нар бас бодлоо. За duty free-ний хувьд ер нь одоо жишээлх юм бол яг ямар иргэдэд хэнд энэ үйлчилгээг өгөх боломжтой вэ гэхээр хэрэг бид нар одоо Монголд одоо монголоор жишээ Монголоос одоо гадаадыг зорих гэж байгаа. Эсвэл гадаадаас Монголыг зорих гэдэг хүмүүс хэрхэн зөв нэг хамгийн анх нь онгоцны буудлын дээрх duty free дэлгүүр татваргүй барааны дэлгүүрийг танилцуулсан бол энэ нисэх онгоцны буудлаар дамжуулан яг гадаадаас орж ирж байгаа гарах гэж байгаа хүмүүст зориулсан үйлчилгээ байдаг ба. Тэгэхээр ер нь яг энэ татварын хөнгөлөлт эдлэх энэ зарчим горин бол улс олгоных дотроо өөр байдаг байгаа. За жишээлх юм бол ер нь яг татвараас чиний хувьд бас хэлэх зүйл байж магадгүй шүү. Би болохоор нөгөө ямар бүтээгдэхүүн байдаг вэ рүү ороход тэрнээс өмнө чи бас мэдээлэл хуваалцвал. За duty free-гээс одоо жишээлбэл ер нь бол улс орон болгонд ямар ч гэсэн үнийн хувьд бол айгүй их зөрүүтэй байдаг юм байлээ. Мэдээж Азийн орнууд мөн Европын орнуудад бас тэр дундаа маш олон үнийн хувьд маш өөр байдаг. Тэгээд бас хамгийн хямд болоо хамгийн үнэтэй гэд бас айгүй судалж үзсэн. Айгүй их байдаг юм байлээ. Манай бол яг брендээр ярих юм бол яг ноолоор эдлийг айгүй сайн гаргаж байгаа гэж бас мэдж байгаа. Тэгээд бас архины төрлүүдээс бас айгүй сайн гаргаж байгаа юм шиг надад санагдаж байна. Тийм. Мэдээлэл нь авдаг нь бас үнэртэй уусч юм уу тий. За тэгвэл хамтдаа юу Монголоос одоо Японд руу оръё. Монголоос Японы зах зээлд нэвтрэх боломжтой татварын хөнгөлөлт эдлэх бүтээтгүүнүүдэд одоо саяны ярьлаа тий ноолоор гэд юу байдаг тухай ингээд категориор нь ярив. Оёмл шүлжмэл ноос ноолоор бүтээтгүүнд 8-11% татварыг хэлцээр хүчин төгөлдөр өөрчлөх хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр шууд оёмл сүлжмэл ноолоор бүтээтгүүн бол 8-11%, арьсан гутал үслэг эдлэл арьсаар хийсэн цүнх төрөвч гэх мэт зүйлс болохоор 20 орчим хувийн татвар бууруулж болдог. За бүр тэглэгч гэсэн боломжтой. За уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн тодруулах юм бол одоо ган, төмөрлөг зүйлс. Эдгээр зүйлсээр 3%. Тэгэхээр бас бүгд одоо алт үнэтэй төлөөд гэсэн үг гэж тарлаа. Ямар нэгэн байдлаар төмөрөн уул уурхайн гаралтай ган, төмөрлөг тийм янз. За эдгээр зүйлс маань 3% татварыг шууд болон үе шаттайгаар бууруулах боломжтой байдаг байгаа. За боловсруулсан махан бүтээгдэхүүний хувьд талаар 10 орчим хувийн татварыг тодорхой тоон хязгаарлалтаар бас бүтээгдэхүүнээс шалтгаалаад тэглэх боломжтой байгаа. За мөн сүүн бүтээгдэхүүний хувьд болохоор 20-40% татварын тодорхой тоон хязгаарыг шууд тэгэлдэг байгаа. Одоо тэгэхээр ер нь манайх ч бас сүүн бүтээгдэхүүнээр айгүй мундаг болохоор бас тодорхой хуваар хөнгөлт юм байна гэж ойлгосон. За тэгээд бас гомин байна. Хүнсний зүйлүүдээс гомин гурилан бүтээгдэхүүн зэрэг зүйлүүдийг 5-20% бас хөнгөлөлтийг үзүүлдэг бахнэ. Тийм шууд хязгаарладаг. Одоо
тухайн тийм хямдралыг татвар үзүүлдэг. Зарим бүтээгдэхүүнд бол бүр шууд тэгэлдэг гэж байгаа. За тэгээ Арктарс болон зарим төрлийн жимсний ундаа чанмал одоо Солонгост нөгөө E-Mart-д гоё жуус ороод ирсэн цэцэрааны гих мэтчлэн ингээд 16-аас 25% татварыг шууд тэгэлдэг. Хүнсний ногооны хувьд бас боломжтой 3-аас 12% татварын үе шаттай бууруулж тэглэх боломжтой байдаг. За тэгээд машин механизм, хөдөө аж ахуй бүтээгдэхүүн олон төрлийн бүтээгдэхүүнийг бас хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Тэр тусмаа манай монголчууд бас энэ Солонгосоос маш их одоо техник төхөөрөмж бас оруулах. Тэгээд машин аягүй их оролдог байгаа. Тэгээд миний мэдхийн бол нэг яг галийн хэрэгцээ хичээл дээр үзэж байгаад юу одоо үйлдвэрийн зориулалтад тоног төхөөрөмжийг бол үнгүй оруулдаг гэдэг сонсч байсан. Одоо жишээлбэл оймсны үйлдвэр байлаа гэхэд оймсны тоног төхөөрөмжүүдийг бол үнгүй оруулах боломжтой гэж бол үзэжсэн. Бас гоё мэдээлэл. Өөр одоо машины хувьд яаж юм? Олон хүмүүс одоо машин явуулж байгаа шүү дээ. Машины хувьд бол яг тоон даацаасаа хамаарат одоо суудлын тэрэг бол арай жоохон татвар өндөртэй байдаг ч юм уу те. Тэгээд ингээд яг тооноос шалтгаалаад бол татварын хэмжээг бол өгдөг байгаа. Мөн он залуутай ч юм уу те. Эсвэл оноосоо хамаарат бас янз бүрээр бол өгдөг байгаа. Өнгөрсөн жил Солонгост нөгөө машины татварын үн өссөн зөрөгтэйсэн шүү дээ. Өссөн. Тэгээд дээрэс нөгөө нэг даатгалаас хамаарат тэр мөр бас айгүй их шалтгаалаад бас машины үн айгүй өссөн гэж би сонссон. Тэгээд би бас хүмүүс айгүйх нөгөө машин оруулж байгаа нь болсон. Тэгээд яасан бэ гэсэн чинь татвар ханилаа өссөн. Саний ярьсан даатгалч тэр ер нь Монгол руу гарахад өнгөрсөн биш байсан. Тийм. Тээвэрлэлтийн зардал бас яг айгүй өсөд явсан гэд сонссон. За машины хувьд бол тийм байлаа. За тэгвэл хаанхын duty free хамгийн хямд байдаг талаараас хүмүүс сонирхож магадгүй. За энэ болохоор ер нь Европын орнуудад байгаа. Тэр дундаа Испани орнд бол татваргүй барааны дэлгүүр нь бол бусад Европын орнуудаас 14%-аар бол бага байдаг гэсэн үг. Одоо жишээ нь одоо миний мэдх ямар ч гэсэн тамхин дээр бол айгүй харагддаг юм билээ. Тамхины хувьд болохоор 29 нь одоо еврогийн үнэтэй байхад тэр нь бол дунджаар нэг 14%-аар арай хямд байдаг ч юм уу. Тэгэхээр нэг 20 морь ч юм уу 20 евро орчим ч юм уу тэгж байдгийм билээ. Тэгвэл яг ийм дүгнэлтэнд нөгөө нэг Skyscanner гэж бас байгууллагад байгаа шүү дээ. Энэ байгууллагын мэргэжилтнээс судлаад яг тодорхой хэмжээнд бас тэдэн хуваа гэж гаргаж ирсэн байгаа. За тэгээд дээрэс нь энэ байгууллага саяны Арктарс байсан, тамхи сая хэллээ те бас гоо сайхны бүтээгдэхүүн дээрэс нь амттны үнийг давхар судалж ийж яг ийм дүнг гаргасан гэж ярьсан юм лээ. За тэгээд хамгийн хямдхан барааг бол Лансортэй нисэх онгоцны буудлын duty free дэлгүүрээс олж болно гэсэн бас одоо юу байгаа. Дөнгөж шинжилгээ байгаа. Тэгээд энэ нь юу гэхээр сайн ярьсан тамхины жишээ байгаа. За тэгээд Испани татваргүй барааны дэлгүүрүүд дэх гоо сайхны бүтээгдэхүүний үн мөн маш хямд байдаг. Тэгээд энд 35 евро хүртэлх хэмнэлтээ хийх боломжтой. 35 евро гэдэг чинь айгүй их мөнгө шүү дээ, тий. Солонгост бол евро 2000-тай байгаа. Монголд одоо нэлээд өндөр байгаа шүү дээ. Өндөр байсан. За тэгэхээр нэлээд хямдралыг таас эндээс идэх боломжтой. Жишээлх юм бол нэг жишээл My Burberry үнэртэй ус 795 еврогийн үнэтэй бол Женевт 114,145 евро маш үнийн зөрүүтэй байгааз тийм болохоор Испани магадгүй та дайраа явж байгаа бол минь мөнгөө сайн бэлдэж агаад цэцэг фрэнээс юм аваад дараад нь тэрийг бас ашиглал илүү гоё ухаалаг 8 гэж өсөрдөг шүү дээ. Тийм болж магадгүй. Бас хүмүүс бэлэг авахтаа ч гэсэн гоё Испани дотроос авч болох ч гэсэн duty free-нээс олон гоё бэлгэндрийг авч болох нэ. За түрүүн бас амттан гэнэ бас ирсэн шүү дээ. Тэгээд тэр амттан маань болохоор ер нь хамгийн хямдаа бол Лансарт тодалтай авч болдог. Лансарт гэдэг газраас тодалтай авч болдог. Нэг одоо бодол Ferrero гэдэг тэр шоколадыг болохоор ерөөсө 735 еврогоор авах боломжтой байгаа. Тэгээ ер нь шоколаднуудын үн бол айгүй буурч байгаа. Тэгээд
мөн судалгаанаас харахад Мадрина хотын нисэх буудлын бас Парисынхайг бодвол бас 30%-ийн дунджаар бага удаг. Энэ нь болохоор зөвхөн амттнуудын жишээ дээр бол гэж бас харж болох нэ. Тэгэхээр ер нь маш олон газрууд яг duty free дэлгүүрийг ажилуулснаар өөрсдийнх нь нийгэм эдийн засагт ачтай сайнаар тус болж байгааг нь бас харах боломжтой байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор сайхан бас Чежүүгийн duty free дэлгүүрийн түүхийг мэдсэн байгаа. Тэгээд Чежүүд анх duty free-ийн дэлгүүртээ болёо гэхэд Чежүү арлынхаа нэлээд дургуутсан гинэ. Тэгээд наанаас чи ямар ч ашиг олохгүй юу ярьж байгааг ерөөсөд дэмжихгүй байжгаад нэг хүн хийсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл ингээд харах юм бол залангуяа сүүлийн үед бол Чежүү арлын одоо нийт орлогын дийлэнх зам нь duty free-гээр дамжин орж ирсэн орлого байна гэсэн үнэлт нь гарсан байгаа. Тийм болохоор duty free гэдгийг зөв ашиглах юм бол за их орноос хурцчилж байна. Бас их орныхаа эдийн засагт маш их нэмэр болж байгааг харах боломжтой байлаа. Мөн тэр нөгөө duty free-г гаргасан байгууллага нь бол бусад нөгөө чэжүүдийг хөгжүүлэх тэр шин дандаа төслүүдийг гаргадаг, дандаа айгүй тийм том зүйлүүдийг сэтдэг тийм байгууллага болсон гэж одоо сонссон байгаа. Хөгжлийн төв гэж нэрлэдэг бас аах тэр duty free эхлүүлсэн байгаа. Тэгвэл ер нь Монгол duty free-ний үйл ер нь өөр чинь бодлоор хэр зөв бэ? Эсвэл Монголын хувьд чинь нөгөө газар нутгийн том ч гэсэн хүмүүс нь цөөхөн байгаа гэдэг утгаараа миний хувьд дэмждэггүй. За биднэрт хангалттай нийсэн онгоцтой бодол төр байгаа duty free байна. Тэр дотроос гадагшаага гараад ирчих юм бол бид нар аль хэдийн за Солонгостой харьцуулах юм бол гаднаас импортоор аюу их юм авдаг улс. Тийм болохоор өөрсдийнхөө дотоод эдийн засгаа бодсон ч гэсэн дотоод үйлдвэрлэлээ дэмжиж аль болох дотогшоогоо чиглэлтэй борлуулалтыг гүйлгээг бид нэр хийх хэрэгтэй байдал. Duty free олон болчих юм бол гадагшлах юм шиг санагдаад тэгээ надад дэмий санагддаг шүү дээ. Чиний хувьд? Манай Монголын хувьд бол юу байсан 22 duty free-ийн дэлгүүрүүд байдаг байсан. Түүний тоон одоо ер нь сүүлийн жилүүдэд ер нь бас нэлээд буурсан байсан. 14 болсон байсан. Уучлаарай. Тэгээ өнгөрсөн оны 7 сар хүртэл за 6 сарын сүүлээр хийсэн судалгаан дээр бол байнга жил болгоны шалгалтаар энэ тоо өөрчлөгдөж байсан. Тэгээд өнгөрсөн оны 7 сараар харах юм бол 14 байгууллага яг duty free-ийн дэлгүүрүүд байна гэсэн шинжил судалгаа байгаа. Тийм болохоор бас Монголд мэдээж яг энэтэй холбоотой татрын маш олон заалт горимж уран байдаг юм байна лээ. Тэгсэн ч гэсэн яг эдгээр дэлгүүрүүд маш зөв бодлоготойгоор их орн руугаа гэсэн татгшоо чиглэлтэй үйл ажиллагааг илүү ихээр далаацтай хэрэгжүүлдэг байгууллагууд болоосай тийм байгууллагууд олшроосай үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтэй миний хувь хүний үзэл бол эндээс бас гараад ирж байна. Тийм. Тэгээд миний хувьд бол яг duty free одоо ер нь манай монголчин шинэ нисэх буудлаа ер нь бол бас бэлэн хүлээж авахд бэлэн болоод байгаа шүү дээ. Үйл ажиллагаа эхлэх гээд бэлэн болж байгаа. Тухайн үедээ онгоцны буудлын дээр duty free бол бас айгүй гой өргөн цар хүрээтэй хийгээд өгчих юм бол бас айгүй гой санагддаг. Яг тэндээ яг үндэсний үйлдвэрлэлийн зүйлүүдэд маш сайн дэлгэрүүлж тавиад ч юм уу эсвэл айгүй тийм одоо өргөн хэрэглээний зүйлүүдийг одоо жишээлбэл Солонгосын хувьд бол гоо сайхны бүтээгдэхүүн өнөртэй усыг бол баг бүгд мэдж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд айгүй их сурталчилж тавьдаг. Мөн дээрээс нөө зүгээр л бидний иддэг далайн байцааг ч юм уу аялал зуучлалд явж байгаа хүмүүстэй зориулаад ингээд маш өргөн хэмжээгээр худалддаг юм байлээ. Яг л бүр тийм. Тэгээд авч явхад жижиг том гээд айгүй тэгж худалдаал. Тэгтээ адилхан монголчууд маань бас тийм сав баглаа бодлоо томруулаад ч юм уу жижиг өргөөлээд ийм юмнууд хийвэл айгүй гоё. Бас илүү өр өгөөжтэй байх юм болов уу гэж бодож байгаа. Тийм тэгэл байх. Ер нь яг миний хувьд ялгаагүй яг онгоцны буудлын дээр яг энэ дэлгүүрээ илүү сайн гоё сайжруулаасаа гэж бодож байна. За миний мэдхээр Бээжин бол айгүй том нисэх буудлын дээр мэдээж маш том duty free-тэй байгаа. Солонгосын хувьд ч гэсэн бид нэр ирж үзсэн хүмүүс айгүй том штэ. Ер нь том хэмжээний өвтөлгөөр шиг байдаг. Тэгээд Солонгосын хувьд ч гэсэн магадгүй Монголоос илүү олон тооны бас duty free дэлгүүрүүд хотын төвд болон хотын захуудаар байдаг гэж тоо байгаа.
Тийм болохоор duty free-гийн онцлог болоо tax free-гийн онцлогийг бас өнөөдөр ярьлаа. Бас хамгийн хямд duty free те улс нь хаана вэ гэдгийг бас танд мэдээллийг хуваалцлаа. Өөр хойлондоо бас үзэгчтэй зориулаад мэдээлэх зүйл юу байгаа л нөгөө хамгийн анхны duty free дэлгүүрийг үүсгэсэн хүний тухай бас ярьчихсан шүү дээ. Ааха. За тэр хүнийг маань болохоор ер нь Тэрбумтон Чак Фини гэдэг одоогоор бол 85 6 насыг бол цоглоод байгаа энэ хэрхэн байгаа. Тэгээд энэ хүн болохоор DTV-гээс олсон бүх орлогоо хандвалдаг гэж байгаа. Сайн үсэн хандвалдаг. Мөн маш том хэмжээний нэг том сургуулийг бол байгуулсан. Лимеркийн их сургууль гэдэг тэр том сургуулийг бол байгуулсан байгаа. Тэгээд тэр хүн болохоор өөрөө ер нь тэр сургуулаараа байнга очих айгүй дуртай гэж байгаа байхгүй. Тэгээ очингууд ер нь зүгээр энэ өвөө явж л байд ингээд тэрөөсөө тэр хүнийг үүсгэн байгуулсан гэдгийг мэдтгүү. Өөрөө ч бас тэрэндээ айгүй дуртай байдаг. Тэгээд очиж тийм том юм хийж одоо оюуны хөрөнгө оруулалт хийсэндээ би айгүй их баяртай байдгаа гэж нэг санандаас ярилцлага өгсөн байлээ. Тэгээд энэ хүн болохоор ер нь 30 гаруй жил дэлхийгээр орон 7.5 тэрбум долларын төгөнд хүрэхээр тийм их зүйлүүдийг бол хийсэн байгаа. Тэгээд одоо 2020 онд бол маш их хэмжээний хөрөнгө зулуулаад түүнийг өөрөх зорилготой гэсэн тийм сонирхолтой хариулт өгсөн байлээ. За сайн дурын ажилд оролцдог хүний одоо тэр их мөнгөийг юунд өрөх бол гэдэг нь барыг надад бол баримжаа байна. Гэхдээ бас ирэх 2020 онд энэ хүний бас ямар шийдвэр гаргаад мэдээж айгүй төлөвлөж байгаад хамгийн хэрэгцээтэй гэсэн газар зориулах байхаа гэж найдаж байна. 2020 онд бас энэ хүний нэрийг нэг хайж үзнэ. Юу хийж яах нь бидний бас энэ хүнээс маш их зүйлийг сурахаар зүйл байна. Тэгээд хүн болгон санхүүгийн эрхчлөөтэй байхыг хүсдэг шүү дээ. Тэгээд өөрийнхөө хүссэн зүйлд өөрийнхөө хэрэглээнд зарцуулах нь, зориулах нь, өөрийнхөө хайртай хүмүүсийн хүрээнд л зарцуулж зориулах нь их байдаг бол энэ хүний хувьд бас өөрөөсөө гадна өөр олон хүмүүст ялангуяа боловсрал тал дээр ирээдүйн хойч үедээ зориулсан энэ зарцуулалт бол үнэхээр үр ашигтай хөрөнгө оруулалт юм а гэж бас харж байгаа тий. За маш гоё байна. За тэгээд нэвтрүүлэг дуусгаад 3 минут үлдсэн байна. Асуулт орж ирлээ. За сайн уу амжилт. Орой минь гэсэн хүмүүсийн мэдчилгээ байна. Орой минь бидэнтэй хамт байгаа танд маш их баярлалаа. За Монголд байгаа. Мөн duty free-гээр үйлчлүүлэхтэй ч юм уу те эсвэл нэг заавал хуучин болохоор заавал онгоцны тийзээ юутайгаа паспорттайгаа зуг авч үзүүлдэг байсан бол одоо зөвхөн паспортаа баг авч явахд болддог болчихсон байгаа. Тэгээд энэ тентгийн одоо түндэ мөн ч юм уу яндуу энтергийн tax free-гээр явахдаа зүгээр шууд ороод баг үйлчлүүлэхэд боломжтой. Зарим газрууд бүр шууд ингэж нээж үзэхчгүйгээр паспортыг харчаал угаасаа ойлгомж хүн болгайгүй нээдлэг хийдэг болсон болохоор харчаа шууд олгож өгж байгаа газар ч гэсэн байсан. Тэгээд яг гүн дээр бас яана мартчихлаа штэ гэж санаа зовхоос хэрэггүй байх нэ гэж би харсан. Тийм миний нэг удаа явж байхад зүгээр паспорт шалгахгүй юм байлээ. Тэр газар бол шалгахгүй tax free өгөөж гэсэн чинь за гэж юугаа шалгаал баримтаа хүчиж инлээ. За тийм байна. Тэгэхээр tax free-ний талаар өшөө бас асуух зүйл байх юм бол та комментаар бичиж үлдээгээр бид хоёр бол өнөөдөр ерөнхий заавал мэдэх шаардлагатай гэсэн гол мэдээллүүдийг товчгоо тодорхой хүргэлээ. Тэгээд Солонгост байгаа гэдэг утгаараас Солонгос элчин сайдын яамнаас танд сүүлд гаргасан мэдээллийг үргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр бүгд найрамд Солонгос улсад оршин сууж бэрэгдийн анхаарал гэсэн гарчигтайгаар мэдээлэл одоо гарч ирсэн маа тэр нь юу гэхээр Монгол улсын нийт дээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.5 заалтыг үндэслээд олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр буюу 2018 оны 3 сарын 8-ны пүрэв гараг тус элчин сайдын яам ажиллахгүй болохыг мэдэгдэж байна гэж албан ёсны мэдээлэл хийсэн маа. Тэгэхээр маргааш төлөвлөлөөд элчин сайдын яам орох гэж байгаа хүмүүс л Монголын одоо хуулийн дагуу бид маргааш амран шүү гэдгийг албан ёсоор мэдгдсэн байна. Та бүхэн хийсэн хоосон хаалга мөргөлгүй өөр ажлаа хамжуулах хэрэгтэй байна. Тийм үү бас энэ сайт
юуны элчин сайдын яамны Facebook хуудсанд бас нэгдээд бас энэхүү мэдээллүүдийг бол өдөр болгоо авах боломжтой байгаа шүү. Элчин сайдын яам ер нь яг өөрийнхөө вебсайт гэхээс илүү сүүлийн үед пэйж аягуулсан ашиглаж байгаа. Тэгээ зарим хүмүүс ч гэсэн пэйжэрийн дамжуулж мэдээлэл авахтаа илүү бас одоо өгөөжтэй ашигтай байна. Би ерөөсөө ингэж ийм мэдээлэл харж ирсэнгүй гэж бүр хэлж байгаа хүмүүс ч гэсэн байсан. Яг хүмүүс дийлэнх нь яг вебсайт руу орж мэдээлэл харах нь байдаг ч гэсэн цөөнх одоо харин сүүлийн Facebook-ыг маш хэрэгжилж байгаа гэдэг утгаараа элчин сайдын яамны пэйжтэй нэгдсэн байхад иймэрхүү мэдээлэлүүд, хэрэгтэй мэдээллүүдэд цаг тухайтантаас аваад авах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд нөгөө Монгол улсын байгууллага гэдгээр Солонгос улсын улаантай өдөр буюу бүх нийтээр амрах өдөр харин эсрэгээрээ элчин сайдын яам нь ажиллаж идэг байгаа. Тийм болохоор таас ажил амьдралаа зохицуулаад бас амжуулж болох нь шүү гэж хэлэх байна. За тэгээд бас нэгэн мэдээллийг хүрэхэд та duty free дээр ямархуу бараа бүтээгдэхүүн хямдарсан байна вэ? Эсвэл ямархуу бараа бүтээгдэхүүнийг хэдий үнээр худалдаж авч болох вэ гэд тэрхүү мэдээллийг сонирхож байгаа юм бол dutyfree24.com гэд орох юм бол Солонгос дахь байгаа Шинсэгэ, Лотте гэх мэтчлэн том ихтлгүүрүүдийн duty free-нд одоо хямдарсан ч юм уу ямарваа нэг ивент зохиодсон байгаа бүх бараа бүтээгдэхүүн бол гарч ирэх боломжтой байгаа. Та мөн тэндээс бас хараад цаг заваа хэмнээд яг сонирхсан зүйлээ хайж байгаад очиод авах бүрэн боломжтой байгаа шүү. Тэглэхийн дээр сайтн дээр яг нөгөө өөрийнх нь хэрэглэгчийн үн болоод duty free-гээр авах юм бол энэ хідвэ үнэ ингээд харьцуулалтайгаар гарч ирсэн байгаа. Тийм болохоор дэлгүүрээ өөрөө сонгоод бараагаа өөрөө сонгож нэг категориор нь та хараад хүссэн үйлчилгээгээ авах боломжтой байгаа шүү гэж хэлэх байна. За ингээ өнөөдрийнхээ нэвтрүүлгийг өндөрлөж байна. Та бидэнд хамт байсанд маш их баярлалаа. За дараа уулзтлаа дахин баяртай. Баяртай.